За өдрийн мэндэ. За криптовалютынхаа анхан шигтнийхэнд зориулсан бичлэгээ цааш нь үргэлжлүүлье. Битрүүчийн хичээл гэж бичлэгэн дээр би ирж wallet хоёрын тухай ярьж гисэн ба. Одоо би spot арилжаа, futures арилжаа хоёрын тухай бичлэг хийн. Гэхдээ өнөөдөр spot арилжаагийн дараагийн 7 хоногт futures-ийн ягаад гэвэл хэтэрхий урт нуршуу болох магадaltaй учраас. Тэгэхээр би ингээд хичээл орж байгаа явцад хүмүүс дөнгөж ингээд хаахлаад spot арилжаа хийвэл зүгээр гэд хэлэнгүүт spot арилжаа гэж юу юм бэ гэж асуугаад байдیں۔ Тэгэхээр бид нэр spot арилжаа гэж юу юм бэ? Сайн тал нь юу юм бэ? Муу тал нь юу юм бэ? Хэдий хэмжээний төгрөгөөр spot арилжаа хийх вэ гэд маш их асуудлууд байгаа. Тэгээд би өнөөдөр та нарт маш энгийн үгээр тайлбарлаад өгье. Хэрвээ та нар ямар нэгэн зүйлийг анханаас нь уг үндсийг ойлгоод авчих юм бол анхан шатны юугасаа мэдлэгнээсээ дараагийн 2 дахь 3 дахь одоо сайжруулсан шатны хичээлд суухтаа зэрэг чи энэний тухай яриад байгаа юм гэж ойлгоно. Тэрнээс биш spot арилжаагаа мэдэхгүй байж futures арилжааны хичээл суучихтаа зэрэг одоо нөгөө юу гэдэг юм. Угаа ойлгохгүй те үндсээ ойлгоогүй учраас алдаа хийх магадлал өндөр гэсэн. Тэр spot арилжаа гэж юу хэлэх вэ гэвэл яг ном дүрмээрээ бол тий крипто зах зээлийн spot арилжаа гэдэг нь буюу spot trading гэдэг нь криптовалютыг жишээлбэл биткойн гэдэг юм уу, этериум гэдэг юм уу, BNB гэдэг юм уу ийм криптовалютуудыг шууд худалдан авах эсвэл зарах үйл ажиллагааг хэлнэ. За энэ нь бирж дээр хаана байдаг вэ гэвэл энэ ээж spot. Би яг одоо энэ дээр биткойн USDT-гийн spot арилжааны одоо юу хуудсыг нийцээд байж байна. За юу гэсэн үг гэвэл яг л одоогийн үнээр нь авж байгаа гэсэн. Өөрөлдөх юм бол би өнөөдөр биткойн худалдаж авъя гэх юм бол энэ дундаж үн нь 95277-оор яг энэ дээр би 100 USDT-гээ бичээд энэ хэмжээний сатоши буюу 104,000 сатоши буюу биткойныг яг энэ ханшаар худалдаж авахыг spot арилжаа гэж хэлдэг. Ердөөсөө хоёрхан кноптой buy, sell. Худалдаж авлаа. Худалдаж авсан үннээсээ ахин үнээр зарлаа. Ердөөсөө л энэ. За энийг spot арилжаа гэж. За тэгээд энэ 100 USDT энэ бол миний өөрийн хөрөнгө. Энэ маш чухал шүү. Энэ миний өөрийн мөнгө. Энэ худалдаж авсан 104 сатош буюу биткойн энэ миний криптовалют. Яг одоо минийх гэсэн. За тэгээд одоо би нэгэсэндөө койн худалдаж аваад би өөрөө шууд эзэмшигч нь болж байгаа. Гэхдээ бирж дээр байрлаж байгаа гэсэн. За би энэ миний зорилго бол өнөөдрийнхөө худалдаж авсан койныг арай үнэтэй зарах. За энийгээ бид нэр одоо энэ авсныгаа бид нэр яагаад миний өмч гэж хэлж байгаа гэвэл би энэ авсан койноо дамжуулж хүнд өгж болно. Өөр бирж рүү явуулж болно. Энэ бирж дээр стейк хийж болно. Энэ бирж дээр сольж болно. Энэ бол яг нь миний юм байх нь шүү дээ. Яг л одоо ингээд эсвэл би Trust Wallet руугаа татаад хадгалж байна. За тэгвэл spot арилжааны сайн тал нь юу вэ? Нэгдүгээрт нь бид өнгөсөө хэлчлээ тийм ээ. Шууд эзэмшил. За энэ бол одоо жинхэнэ утгаараа энэ бол миний coin. За дараагийнх нь маш их хэлбэр байтал. Хэлбэр шинэ хүмүүс ялангуяа чи худалдаж авлаа, зарлаа. Худалдаж авлаа, зарлаа. За гэхдээ нэг инэдэмтэй сони юм юу гэвэл одоо жишээлбэл би та нар дээр ямар нэгэн гутал дээр яриа тийм үү? За би нэгэн 100,000 төгрөгөөр гутал авчлаа.
100,000 төгрөгөөр гутал авчаа байж тэл намайг одоо авсан би бөөнө үнээр 100,000-аар авчаад байтал жижиглэнгийн үнэн 130,000 болчих юм бол би 130,000 төгрөгөөр зараад 30,000 ашигтай хоцорно гэсэн үг. Тийм ээ 30,000 төгрөгийн ашигтай. Эсвэл би 100,000 төгрөгөөр авчаад жижиглэнгийн үнээр авчаад байж тэл чинь бөөнө үнэн дээр 80,000 байх юм бол би нөгөөдхийгөө яах нь? Эсвэл өмсөн би эсвэл хөндөгн эсвэл би хадгалаад байж гин. Яг л энэтэй адилхан. За тэгэхээр би эсвэл мөнгөтэйгөө ашигтай хоцрох нь би эсвэл мөнгөө гутлаа зарсан мөнгөө дээр нь ашигтайгаа хоцрох нь эсвэл би үнэн онцсон учраас гуталтайгаа хоцрох нь тий өмсөд хоцрох нь яг л тэрнтэй адилхан. Яг юугаа бол алдна гэж юусэн байхгүй. Эсвэл би гуталтайгаа хоцорно эсвэл би мөнгөтэй хоцорно. Яг л энэтэй л адилхан. Яг тэрнтэй адилхан спот арилжааны онцлог нь энэ. За дараагийнх нь болохоор нэг сайн тал нь том биржүүд дээр одоо жишээл Binance ч юм уу, Bybit гэдэг юм уу, Kraken ч гэдэг юм уу, Gedium ч гэдэг юм уу, тэгээ сайн биржүүд дээр хэрэглэгч нар маш их байдаг учраас тэгээд бас нөгөө биржийн coin ихтэй арилжаа сайн явагддаг учраас одоо нөгөө ийм гүйлгээ маань ордер маань гэдэг юм уу гүйлгээ маань хурдан явах боломжтой. Одоо ингээд энэ дээр ингээ харж байхад ердөөсөө л ингээ секунд дотор л үнийн дээшээгээ доошоо яваад байгаа үстэй тий. Нэг талаар харахад хэрвээ хүн хэрэглэгч багтаа хүн бараг байдаггүй цөөхөн coinтэй бирж дээр бол мэдээж хэрэг ордер гүйлгэх гүйлгээ хийгдэх хугацаа айгүй урт байна гэсэн. Нэг сайн тал нь энэ. За дараагийнх нь ашиг олох боломж нь одоо энэ хэлбэлцлээсээ сайн байна гэсэн үг. Тэ одоо жишээлбэл энэ их том биржүүд дээр ашиг олох боломжтой юу боломжтой. Дараагийн сайн тал нь юу гэвэл бага шимтгэл төлдөг. Спот арилжааны хувьд л ярьж байгаа шүү. Би фьючерсийг яриаг байгаа. Спот арилжааны хувьд харьцангуй бага шимтгэл төлдөг. За энэ сайн талууд нь дараагийнх нь болохоор ерөөсөө шинэ хүмүүст хамгийн тохиромжтой. Дөнгөж одоо орж ирж байгаа хүмүүст санаа нь бол би хямдхан аваад хямдхан зарна л гэсэн үг байхгүй үнэтэй зарна л гэсэн үг байна шүү. Тэгээд бас нэг сайн тал нь юу бага мөнгөөр орж болдог. $10 арилжаа эхэлдэг. Заавалжгүй би 1000-тай байх шаардлагагүй. Би заавалжгүй би 20,000-тай байх шаардлагагүй. За тэгвэл муу тал нь юу вэ гэвэл криптовалютуудын үнэн ин хэлбэлзэл айгүй өндөр байдаг. Одоо жишээлбэл хувьцаатай харьцуулах юм бол тий. За эсвэл одоо шатны дингтэй мөнгөтэй доллар, евротой харьцуулах юм бол криптовалютын үнний хэлбэлцэл айгүй өндөр. Өнөөдөр нэг мэдээлэл гарлаа гэхэд маргааш цөм унж магадгүй. За тэгэхээр дараагийнх нь болохтон зэрэг энэ хэлбэлцлээсээ болоо чи ашиг цаа авч магадгүй юу ч авч магадгүй байна шүү дээ тий ашиг ч авч магадгүй алдагдaltaч хүлээж магадгүй байна. За дараагийнх нь нэг аюултай одоо муу тал нь юу гэвэл бирж буюу миний өөрийн аккаунт ч гэдэг юм уу тий хакердуулах аюултай байдаг. Бирж дампуурах аюултай байдаг. Тэгтээ зэрэг нэгэнт эн чинь би ч нөгөө бирж дээр арилжаа хийж байгаа. Миний өөрийн мөнгө coin энд байж хахад хэрэв бирж дампуурах юм бол би алдна. Тэгээ тэр чигээр алдчихна гэсэн. Тэр энэ нэг муу тал нь. За дараагийнх нь одоо яг энэ спот арилжаан дээр байгаа хүмүүс мөнгө алдах боломжтой. Дараагийнх нь татварын асуудал байдаг. Ягаад гэвэл би энэ дээр арилжаа хийснийхаа шимтгэлийг бага төллөөч гэсэн нөгөө ашгаа би гаргаж авна шүү дээ. Банкныхаа карт руу. Тэгтээ зэрэг тухайн орны хэрэг криптовалютын одоо нөгөө нэг татвар бол өөр байдаг. За жишээлбэл энэ юу гэж хэлэх гээд байгаа гэвэл би жишээлбэл $1000 оруулаад $1200 ашиг хийгээд татлаа гэхэд би $200 ашигнаас тухайн орныхон татварын газар татвар төлдөг. Тэгэхээр эн чинь бол бас нэг талын сайн юм шиг боловч нөгөө талын хууль дүрмээ дагаад одоо нөгөө олсон ашигнаасаа татвар төлөхөөс хараа байхгүй. За дараагийнх нь
ашиг олох боломж нь хязгаарлагдмал. Төгсгүүгэл би өөрөө 100 USDT-гээ 120 болгоно гэж тавьсан бол яг л тэр нөгөө нэг ордер биелэл бол цаашаага би ерөөс ашиг олно гэж байхгүй. Яг л нөгөө ордер биелэгдсэн ашигаа л олно. Өөрөөр хэлбэл 90 мянгатай худалдаж авчид 96 дээр зарлаа гэхэд за $3 ашиг аваад тэгэл болоо. Цаашаага ордер явагддаггүй. Тэгэхээр яг л миний гараар тавьсан ордер л гүйцэгдээл дуусна гэсэн. За энэ болохоор futures дээр арай илүү тодорхой яригдана. За дараагийнх нь том тоглогч нарын одоо нөгөө нэг юунд орж магадгүй. Тэгээ ягаад гэвэл халимнууд гэж ярьдаг шээ тийм ээ. Зарим койнуудыг токенуудын үнийг хит хөөрөгдөж жагаад хайчдаг. Хөөрөгдөж өөрсдөө мөнгө гаргаж жагаад хайчдаг. Энэ тохиолдолд хэн хохирдгоо гэвэл яг ийм жижиг спот арилжааны хүмүүс хохирдог. Албаар гэсэн үг байна шүү дээ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн танихгүй койныг шууганаар худалдаж авчиж сууж итэл тэр нөгөө анх гаргасан хүмүүс нь үнийг хөөрөгдөж байгаа доош нь унгаа хайчингууд эсвэл биржээр оруулаа хайчингууд бидний нөгөө авсан койныхоо үннийг алдчихдаг гэсэн. Тэгээ нөгөө койн маань токен маань ч гэдэг юм хэрэггүй болчихно гэсэн. Тэгэхээр энэ том тоглогч нарын тэр нөгөө нэг pump dump гэдэг схемүүдэд тэгээ одоо мөн хит хөөрөгдөж зардаг энэ юмд оролт эрсдэл айгүй их байдаг гэсэн. За тэгвэл дараа нь спот арилжаа хийхэд юун дээр анхаарах ёстой вэ? Шинэ хүмүүс. Нэгдүгээрт нь ерөөсөө судалгаа хийж сурах хэрэгтэй. За бүр судалгаа хийж чадахгүй маа гэхэд ерөөсөө л нөгөө үндсэн хэдийгаал барьж авах хэрэгтэй. Биткойн, Ethereum, BNB шиг гэдэг юм уу. Тэгээ үндсэн хэдийгээл барьж ав. Хэрвээ та шинэ койноор арилжаа хийж сурах гэж байгаа бол судалгаа хийгээгүй тохиолдолд ороод хэрэггүй. Яагаад гэвэл тэр төслийн эзэн хэн бэ? Техникийн шинжилгээ нь ямар байсан? Энэ төрөний нөгөө pump dump хийх магадлалтай юу гэдгийг судлаагүй байжээч одоо тийм шинэ койныг худалдаж авах нь эрсдэл өндөртэй байдаг байна шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь судалгаа хийнэ гэдэг чинь тэр шинжилгээ хийхээсээ илүү энэ төсөл хаанаас гарсан төсөлийн энэ төсөлд хин гэдэг хүн ямар байгууллага ямар одоо том баячууд хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг нь ядаж судлах хэрэгтэй байхгүй юу? Ингэж судалж чадахгүй бол тийм шинэ койн руу ороод хэрэггүй. Хоёрт нь зөвхөн алдахад бэлэн мөнгөөр арилжаа хий гэж хэлдэг. Спот дээр тий. Юу гэсэн үг гэвэл би цалингийнхаа авсан мөнгөнийхөө 10%-аар л арилжаа хий. 10%. Тэрнээс дэшегээ болохгүй. Нэгд. Өөрийнхөө авдаг цалингийнхаа тогтмол орлогынхаа 10%-аар арилжаанд орно гэсэн. Хоёрт нь энэ тэндээс зээлээд хүнээс аваад мөнгө аваад арилжаа хийж болохгүй. Гуравт дахь анхаарах юм бол аюулгүй байдал. Та нэгэнтээ крипто валютад койны арилжаа хийж сурах гэж байгаа бол мэйл хаягаа, утасны дугаараа, өөрийнхөө аккаунтыг, биржийн аккаунт бүгдийг маш өндөр дээд хэмжээнд хамгаалсан байх ёстой. За энэ дээр яг нөгөө хамгийн энгийн жишээ бол 2FA гэд хамгаалтыг идэвхжүүлэх ёстой. Тэгээд биржээс арилжаа хийчээд ашгаа дандаа гаргаж авч хадгалж болно. Ашгаа эсвэл стейк хийж орхиж болно. Эсвэл бүр гаргаж аваад өөрийнхөө wallet руу хийнэ гэсэн. Ашгийг буцааж оруулдаггүй. Хэрвээ 100 USDT-гээр за 1000 USDT оруулаа гэхэд $30 авсан бол $30 та заавалчгүй гаргаж авна гэсэн. Жишээлбэл за одоо бүр бага мөнгөөр тооцъё. $100-оор арилжаа хийж явж чад $30 ашиг олсон бол $30 стейк хийгээд орхих юм эсвэл wallet руугаа гаргаж авдаг. Тэгээд тэр нөгөө 100-аараа цаашаа үргэлжлүүлэл явж л байна гэсэн. Тэгэхгүй бол ямар нэгэн аюул болоод нөгөө 100-аа алдах юм бол 30 чинь ашиг чинь таны төрөвчөнд байж гин гэсэн. За дараагийнх нь биржийн сонголт. Сайн харьцангуйгаар бүх бирж 100% одоо хамгаалттай 100% эрсдэлгүй байх гэсэн ойлголт ерөөсөй байхгүй хаач байхгүй. Гэхдээ харьцангуй хамгаалттай харьцангуй эрсдэл багтай том биржүүдийг барьж авсан хамаагүй дээр. За ингээд зарим биржүүд ч одоо жишээлбэл тэр оронд болдоггүй бирж зөндөө байдаг тийм ийм юм байж бол. За дараагийн нэг актер анхаарах юм бол хууль эрх зүйн мэдлэгтэй зохих мэдлэгтэй байх ёстой. Яагаад гэвэл энэ тэнд ямар оронд амьдарч байгаагаас шалтгаалаад тэр орныхоо крипто валютын зах зээлийг заавалжгүй зах зээлийн хууль дүрмийг заавал мэдсэн байх ёстой. Зарим оронд хориотой байж магадгүй, зарим оронд энэ бирж огт ажилддаггүй байж магадгүй тий. Тэр мэрийгээ сайн судлана.
За хамгийн сүүлийн анхаарах юм бол мэдээ сэтгэл зүй. Шунлаа барьдаг байх хэрэгтэй, айдаггүй байх хэрэгтэй. Балансаа барьж чаддаг байх тий. Нэг юм хийчихэл тэрийг сандар тавхаал энэ өстө болохоо болчлоо гэл ашиггүйгээр зараад ах юм бол та спот арилжаа хийх ямар ч боломжгүй. Ягаад гэвэл спот арилжаа чи өөрөө айгүй урт хугацааны урт хугацаанд хүлээдэг арилжаа. Тийм болохоос өнөөдөр би 92 дээр авчиж сууж исэн чи өглөө болсон чинь одоо за өнөөдөр би 95 дээр авчиж маргааш өглөө болсон чи 98 болсон байнгут сандар 92 болсон байнгут сандраад 95 дээр авсан юм а буцаага зарчиж болохгүй 92 дээр. Тэ эн чинь нөгөө айдас гэсэн. Эсвэл 90,000 дээр авчиад 96 дээр зарах боломжтой байхад чинь шуналтаа 98 болж магадгүй гэж бодоод ашиг авч чадалгүйгээр байж идэл coin унчих юм бол эн чинь нөгөө шунлын гэсэн. Тэгэхээр аль нэгэн балансыг заавалчгүй барьж явах хэрэгтэй. За дараагийнх нь их хэмжээний мөнгөөр орох уу эсвэл бага мөнгөөр орох уу? Энд хоёр талтай. Тэртээ тэргүй арилжаа бол 10 USD-тэй буюу $10 эхлэх боломжтой байдаг. Мэдээж хэрэг бага мөнгөөр орох юм бол бид нэр яах нь вэ? Бага л ашиг авна. Их мөнгөөр орох юм бол их л ашиг авна. Тэгсэн мөртлөө алдахтаа яг л эсэргээр. Өөрөөр хэлэх юм бол би $100,000 биткойн авлаа гэд авчаад байж байтал биткойны үн 20%-аар унчих юм бол би $20,000 алдна. Тийм ээ $20,000 алдна гэсэн. Эсвэл дараагийн өсөлтийг хүлээгээд маш удаан суuna гэсэн. Яг нөгөө нэг ашиг алдагдлах хоёр нь адилхан. Ямар мөнгө. Тэгэхээр чин заавалчгүй бас дахиад нөгөө энэ Америк мөнгө оруулж сууж идэл банк бирж дампуурч юм бол би бүх мөнгө алдчих. Тэ? Тэгтэл бас нэг гайгаад $10 арилжаа хийхээс суугаад $10 хэдэн центийн л ашиг хий. Тэгэхээр өөрийнхөө нөгөө 10% боломжийг та хэрэг 3 саяын цалинтай бол 3 сая 10%, 1 саяын цалинтай бол 1 сая 10%, эсвэл за энэ бол миний эрсдэл хийх боломжтой мөнгө гэдэг тэр мөнгөөрөө л орно. Тэрнээс ч тэд гэсэн юм ерөөсөө байхгүй. Мэдээж хэрэг бага мөнгөтэй байгаа үед эрсдэл бага байна. Тэгсэн мөртлөө ашиг бага байна. Гэхдээ туршилт хийхэд айгүй сайн шинэ хүмүүс энийг туршилт хийж болдог. За ингээд одоо ингээд би шинэ хүмүүст хийхэд спот арилжаа гэдэг чинь энэ л юм байна л гэдгийг мэдэж авсан гэж бодож. За тэгээд биржүүд дээр яах нь? Ердөөсөө энийг нэг хоёрхан товчтойр л жишээлбэл би 90,000 дээр биткойн авчиж сууж исэн бол өнөөдөр 95,000 болчих юм бол би энэ дээр зарна гэж тавих нь шүү дээ тий. Зарна гэж тавиад тэгээ хамгийн гол нь биржийнхаа шимтгэлийг хасаад надад хэдэн долларын ашиг гарсан бэ гэдгийг тооцоолоод тэр авсан ашигаа яах нь 70 хийх нь ш. Тэгтээ би өнөөдөр 95 зарцсан бол дахиад тэр мөнгөөрөө би худалдаж авахдаа өнөөдрийн 95-аараа буцааж авахгүйгээр дахиад доош нь болгож ийж нөгөө өөрийнхөө төрүүчийн ашигыг тооцож ийж бүр доошоо авах нь ш. Гүйлгээг ордероо тавих нь ш. Би өнөөдөр 95,360 зарсан бол би доошогоо ядаж нэг 90,220 ч гэдэг юм уу 89,000 дээр тавьж ийж дараагийнхаа койныг авна. Тэгэхгүй бол би өнөөдөр бөө баярлаад $30 ашигтай болчлонго гингүүтээ энэ өнөөдрийн үнээр авчих юм бол та тоогоо алдчихдаг койныхоо тоог. За энэ спот арилжаа гэдэг ийм юм. Тэгээд дараагийн юм дээр фьючерс арилжааг хэлж өгөөд фьючерс спот арилжаа хоёрыг хооронд нь харьцуулж өгнө гэсэн. За сонссон болоод баярлалаа. Сайн сонсоод, сайн бодоод энэ чинь ийм учиртай юм байна гэдгийг мэдэж аваад тэгээд дараагийн бичлэг ортол баяртай бүгдэнд нь амжилт.